90 зуны нарыг хамтдаа өгтөж, 90 зуны сарыг шинжин ежиж, хайрхан уулын өөрт жирийн малчин залуугаас хөдөлмөрийн баатар хашир малчин болтлоо амьдарч яваа Дандрын банзрагч гойнд үдшийн бүрийтэй уралдан аяны дөрөв мулталлаа. Ардын хувьсгал ялсан жил буюу 1921 онд мэндэлсэн банзрагч гой Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул хүн. Чулуут голын наад цаа талын 2 нутгаараа угсан энэ бурайнаар гэр бүл болсноос хойш 74 дахь жилдээ амьдарч байна. Нэг өсөх насанд эрэм хоёр өсөх насанд ижав хоёр болно гэдэг шиг л ийм л үе болоо байж байгаа юм байна. Урдны нэг тийм үг байдаг шүү дээ. Тэр л юм да яа. Чонч манайх гэр бүл болоо хоёулаа яг нэг нутагт өсөлтөөр суулгасч багасаад багнаснаас чулуун тоглоомор тоглож ийг шараа малтаж багтаа тэгж малд яв тэгж нэг дараа болсон тий. Урдны бичиг ижаваар л мэдүүлжээ суулсан да. Тий. Одоотой адил температураар юм байхгүй. Тэгээд чинь нэг бүлгүм сургууль заадаг болсон байсан. За хүн ч сууж харч. Бүлгэмд очиж сууд ном сурах юмсан гэж бодож илээс. Ээжээ мэдлэлсэлээ тэр үед. Ээжигээ одоо бас залуугийнхын төрхөөрч гэдэг юм уу? Боддгоо зүүдэлдгөө. За ганцхан зүүдэлж илээ тийм. Одоо мөн цугээж гэдэг явж илэх юм зарим мэдэл зарим мэдхгүй юм шимтэй зүүдэж мэдхээ байж. Бие биедээ нүмер бараа болж бүртэлцэх хоёр буурай 5 дахь үеэ үдсэн буянтай хүмүүс. Хуланц эмээ өвөө химэн дуудуулах энэ хоёр хөгшин маргааш, зэнцэр, жичгээд өөрсдөөс нь ургасан олон үрсээ ирэх сургаар хөлн газар хүрэхгүй шахан байлаа. Шөнийн харанхуй газар тэнгэрийг бүрхэж тооноор од шагаах үед өглөө 5 цагт босож үнээгээ сандаа гэж эмээ ярьлаа. Чихэндээ ч итгэсэнгүй. 91 наснд юу ч хийхгүй зүгээр л сууж байх юм гэж бодсон байна. Эндүрл бололтой. 2 жилийн өмнө хөлөө гимтээж суг таяг тулах болсон ч эмээд зүгээр суuna гэдэг санаанд нь амар буух зүйл лав биш тэгээ. Юугаа хийчихсэн. Биштэй чигзөө шүүхтэй юм. юм яа. Тань мөн пахаволи. Пахоху. Сүүсайдул манай дихвэлдэд сүүг ашиглаж чадвал манайхал Монгол улс гэдэг баян Монгол гэдэг шиг сүүгээр хангагдах болцоо байна шүү дээ. Ашиглаж чадахгүй сүүл үед манай залууч иймэрхүү болох гэдэг л дээ. Жишээл чугун цэцэрлэг гэхээс биш манай хүүхдүүд саахгүй гэдэг яагаад. Өвөө зүгээр суухгүй байна. Та хэд туслаад бас тийм. Өглөө өвөө үнэгээ үйдэн төгшөөжин хамжидсан. Тэгээд гуруудаа тэгээд үнэ болоосоо гарч ирчих. Ингэж маачдаг нь яадаг юм? Энэ номгоруулж байгаа. Нэмнийг Чи шорхогийн зүлээ унгааж номхон болгож байгаа. Ханаагаар энийг нохоо хөцөн юу золдог. Зүгээр. Угаа Монголоор нохоо ирчихв. Хатаар төлөв болохгүй шүү. Наашаа. Атгуултай гайрэлдэг дуул. За, тийшээ сарайгаа харуун. Малч хүний сэтгэл гэдэг
салхи шуурга, цас бороотойд хідэн малдаал уягддаг. Малд хайртай ийм хүмүүсийг хөдөөгийн цэнхэр талаас л олж харна шүү дээ. Нэвтрүүлгийн гол баатар Норуугай тугалнуудынхаа царайг зурагтаар гаргаад авдаг хэрэгээ гэд малынхаа хашаа руу мөлхөөд орчихлоо. Хөөхөн шүү хэмээн хідэн тугалаа хошуу дэвсэн эрхлүүлэх нь эгээтэл ихүр хоёр шиг. За эмээ ямар ч гэсэн хідэн тугалаа зургийг авах Зургийг авлаа. Одоо тэгээ тандгүй юм энэ юу л энэ. Хөөсөн би алга малга тийм цагаан юм дургүй. Цагаан алга өгөхөр дарамтгай байдаг үсэн харцарсан тийм мал байдаг юм аа. Тэгээ дургүй юм уу та? Дургүй. Хүүтэнд цагаан мал их муутай байдаг юмсан даардаг. Амархан турдаг юм гэсэн. Энэ байдаг. За одоо болоо үдээ хөөхээд. Чихэд болжолмор байна. Одоо туглал авахсан одоо болмоор. Жигтэйхэн хайртай юм аа да энэ хідэн жижиг юм. Харахгүй юм хөөхөн хүний урдаас харсаа дилжи гэл хөөхөн чигтэй байгаад. Монго. Ийм өхрийн толгойгоо имнийг шараа гүргийг яад барьж байгаа. Уйчдаг байсан өмнө ихтэй. Тэсний нэг хүн аргатаа дасвар мал гэдэг чинь имнийг дидгүн. Элбэг дээл кинон дээр гардаг шиг Норуугайг Банзарагш Баатрын одонгийн ард талд үлдсэн Баатраа гэж нутгийнх нь ярина. Норуугайн дүүгэж өдгөө 80 гаруй наслаж яваа эмгэн бий. Игчдүү хоёр чулуутын гол дагсан хоёр Баатрын эхнэрээ гэгдэж явсан ажилсаг малч хүмүүс. Дүүтэйгээ хамт цаг хатуу шагнал шудраг байсан үед эмгтээчүүдийн 5 дугаар их хуралд оролцож хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдж байснаа дурсах дуртай. Хэдэн насаарч болов залуу болоосой хийх юм мөн ч их байна да гэж буурал эмгэн шүүр салтах юм. Оролдоо хотол хийдсэн. Тэгтэл за инээсээ чиг залуулаас инээсээ хим хийхэмсэл гэж бодож. Тэгээд одоо тэгчихвэл гайгүй лээж. Насууд Хидтэй. таны хиттэй байсан. Зэр хөлөөгүй байсан баха. Хайрын тухай сонин хэвлэлээр их бичжээ үү тэр үед? Зөндөлтэй. Сонин болгоны улан дээр шхол нэг бичлэлтэй. Яг мөглжээ сонин улан гэж. За, орцгойдээ. Хөдөлмөрийн баатар болсноо яаж мэдсэн бэлээ? Хотон дотор ямаг хөлжвол энэ анныхаа шантар их орон тавиа хөл явах тавьчихал ишгээ тавьдгийг тэр тэгэл хоёулахнаа шхуулан ямаатай 1-4-500 ямаатай тэгэл аль тэгтэл уншаад зарлиг уншаад онс тэгэл аль дандарын манзарчигээ 4 сард юм 4 сар хэдэн төлөөд 10 Бүх ажлаараа хөдөлмөрийн баатрын болзлыг хангада. Тэгжил дуулсан тэгтэл чиг маргаашнал ном сумын дарганаар дахиад ирсэн баяр хүргэж байгаагаа адил барьж авчихсан. Тэгэл унсан та. Суман 10-аадаг аваргуулаад аймгийн 4 удаа тэгэл улсын хошоо аварга 2 удаа болол тэгэл хөдөлмөрийн баатар болсон доо.
Энэ хоёр буурлын тухай ярих зүйл дуусахгүй. Норууга тэтгэврт гарахдаа өөрийнхөө авах бүх тэтгэврийг сумынхаа сургуульд хандвална гэд дэвтрээ үлдээчгээд явчихж. Харин банзарч гуай нэгдлийг хөгжүүлэхэд зориулан 100 гаруй үхэр тэрэг өөрөө хийж хүргэж өгчээ. Соёлын довтлооны үеэр хүүхдийн сандал, номын тавиур хийж галт сумын сургуулийн 2 ангийг тохижуулахад тусалсан гэд хүний сайхан сэтгэлийн мөрийг нутаг хошуундаа үлдээсэн хүмүүс. Мөн дайны үеэр 270 зэр, 7 чон, 15 үнэг агнаж, лавгсэрн жинжингаас онц байлдагчийн үнэлэх гардан авсан нь түүний амьдралд хожим их хэрэг болжээ. Банзарагч Баатар мал маллахаас гадна их орны дайнд оролцож, их нутгаа хамгаалж явсан Баатар хүн. Чиндаваны дайнд чихааттын чихааттыг орлоо. Монгол нутгийн морионод туулаад чихаат орохдоо ч маш бахан сольдож манхайлс Япон буцаж захтайхтай хотдог нуурсыг дан хордуулчихад море ангаж өгөөд моргоолж уухсчголд хүнийг нойтон чөлөө гаргаад амандаа хөлөхөд шүлээс гараад сайхан хэрэгжээсэл байх одоо тийм блийг садан бодож. Ирхэвд үгэн дүүцэл бодсон багтааны мөч. Тэгэхэд чинь захааныг ховор захаа иржсэн мөханс. Жилдээ нэг ганц хоёр захаар айгуул. Ганц ирдээт л. Сарандаа ч болдох байгуул тэрийг зүйлдээ 5 жилд ч одоо тэгээ хэдэн захаа авбаа. Ба мэдгүй. 5 жилд 5 захаа авсан байгаа биз? Аваад баг. Зангуута сарнатай хорводэр заягаар учирсан амраг минутэ халуухан наснасаа Зангаран явахын миндэ. Амьд ирэх юмлүүгүүдэд чадвал тэгэл гэж бодоод тэгэл шийдчихдээ хоёрын чи явах дураач гэдэг хөл тэгэл өгөхгүй тэгэл алж байгаа л үчиндээ гэж өдөрлөд ажиллахын зэвсэг барьсуулчих. Би юм бодохтаасаа би сайн онц бодогч байсан л да зэрэг өлмөдний нөгөөч байсан. Дайны үеэр бөмбөгдөлтөнд өрцөн гэв үү? Тий. Би нэ галтаар хоригилж ягаад бас яасан. Лайдлах бодолч галт байр зайлгээж манайх тооцоглуулсан чи байсан даргын хамаан даралда зайлтээ тэгээд бөмбөгтэй сумаар уудсан уу Япон энэ гоё лүнэг ширэмнүүд өсгөж ороод цоо зөхөд гуталтай шаант мантруу чигдээ ясанд надад толоог тулсан билүү авчяал цусан гооч гутлын тэрүүгээр гараад ирсэн тийм л байж тэгээд тийм ясааграаг болохтой залуу зөгч гэдэг юмж мэдчих юм шүү дээ. 5 жил би их л зүдэрчээр гэж бодсон цэрэгтэй дайны үед яваа надаас илүү зүдэрчээсэн байлгүй. Наашаа ирэхдээ манхайлсыг 440 метр газар унаасгүй тэгэл наашаа ирж явсан хилчиг давж ирлээ тэгсэн сөн даваад ирлээ. Зата манай төмөр утасны мод хил даваад ирсэн манай төмөр утасны мод энэ юу энэ гэлцэл. Төмөр утасныхаа модыг таарч үзхаагаал тэгэл мумбай нэг л таарч яваа тэгэл хажуугаар нь явал тэгэл гэртээ ороод ирсэн юм шиг сэтгэл намс игээл нэг л ойжохон би амраад явчих сайхан бай. Тэрнээс илүү баярлаж үзээгүй юм тэгж гоё. Тэгээд их орон гэдэг тийм хүнтэй сайхан байдаг юм билээ л дээ. Тэдний хөхтэн гэрэг жүгүй эх хормос минь сайхан трач үгүй Эсию хайх шүтэн үгүй эх хормос минь сайхан трач үгүй Эсию хөхтэн гэрэг жүгүй
бол одоо яамаа гэж та бодож юу? залууд яах вэ? Одоо мадлал хөвгтэйгээ сууж лэнэ. Айгуу тэр цагтаа тэгэл залуу бас юмтай суух гэл явчих юм болов. Айгуу. Одоо таануудыг хөхрүүлдэг боллоо. Одоо таануудыг хөгжөөл одоо маргааш ярьдаг юм а бүхэд нь ярьсан шүү. Хайрлахтаа харийн дайсны өдөөс хамгаалж үндэсэн нутагта банзрагч гой хүний дайтай явж хүлгийн сайныг унаж амьдарчээ. Хүн болох нь угаасаа хөлийг болох нь унаанаас гэж багаас л манай аавч тэгж хүмүүжүүлдэг шүү дээ хүүхд. Тэгж л хүмүүжгаас улсал та бид хүмүүжүүлдэг. Тэгэл энэ ч юм. Ашиг хүүгээ халдсараг хайртай мөр хазаартай идвэл сурах гэж аваад заадаг л байсан. Манай ээж аваа хоёр бол өстэй нөгөө үттэй маламал гэж өнчин хүний хүн хийдэг ийм л хоёр хөшин. Угаасаа бид ч үнчсэн бид намайг ч угаасаа биднийг ч бүгдийг л өсгөж имдэлсэн хүн энэ хоёр хөшин бол. Тэгэл би бол эндээс өрөө хөлтөнд ажуудаас эндээс л айл орон болж амьдарч арсан ийм л хүн. Энэ хоёр буурлал миний өвөө эмээгийн аавч хоёр нугамаа. 70 гаруй жил танилцсан. 90 гаруй насыг нассан. 5 дахь үе үдцсэн сайхан буурлууд байгаа. Миний охин одоо 8 настай 5 дахь үе нь болоод өвөө эмээгээ тэгээ сайхан амьдарч байгаа. Хүн гэдэг бол яг ийм мөн чанартай ингэж л амьдрал хүн зөв амьдрдгийн гэдэг тэр амьдралын утга учирыг бидэнд бол илүү их зааж сургасан тэр хүмүүжлэр нь бид нэр хүмүүжсэн учраас одоо академик боловсролоос илүү гэрийн боловсрол их өндөртэй хүмүүс. Энэ 4 дахь үе 5 дахь үе үдсэн буурлууд маш цөөн байдаг юм шиг байгаа. Тийм учраас би 4 дахь үеийг болж яваад өөрийгөө маш их хацтай. Тийм бас ховорхон тохиолдол гэж бодож байна тийм аа. Арваад ямаа ичхал ичи хургаа туучаад ичи хургаа усчаад ямаага хайчаад тэгэл гिचин март жичаад хургаа усл тэгэл нэрээ дүнэ асаа ямаага дорн самнаад арваад ямаа тууччихсэн. Одоо хэдийг саманж юм бэ? За одоо чи яавал хурдтроос илүү яач үчрэх вэ? Ой яха малмалал насны багас Монгол ончиерээс маламал тэгж сургууль соёл гэж яваагүй мэдээ татаа ингэж алсын дарж байгаа ингэж аа тий алсын хуураад л ямаага орлуулаад хүүхдүүд тэгээд битэрээ самарсан ямаа орлуулдаг ингээ таги самаа шүү аа ни туган самнах юм уу? Зайгүй саманжлаа, яриагаа авжлаа. тий Ни зүгүүл саманчхээ л да. Орилхож майл дуугарахгүй мал чиг зүг наавах зүг. Динд орлуулж байгаа юм л да тэр сууч хайр найргүй. Хүсээ хүүхдээ саманчхыг харахад зүгээр аймаар талтар маа. Хүнийг ер нь урд нь бол чи гэж хэлдэг дан таа гэдэг. Авжиг одоо наачин цаачин гэж юм яар наантун гэхээр наанчин гэж. Одоо хүүхэд авжигээ чи цаачин байна. Наачин байна. Натхыг харахгүй юу тэгээд авжигээ чашдээ дэрвэн ямар урдны Монголын дүүл үгэнд таарахгүй ажиллаа л да. Цаатан байна, наантан байна гэж хэлнэ шүү дээ. Тэгэхэд үгүй цаачин байна. Тэхгүй юу ч гэж. Наатанда таахгүй юу гэж. Тийч зүгээр үе улсвал яг нэг хийж болох юм байна. Тийм хөл яриатай байх нь гоо зөв. Монголоор ярьж байгаа нэг л биш болоо санагдаад байна уу? Тий. Эрдэмтэй хүндээ гэж ярьж одоо ч толгойтой хүн гэж ярих юм тэгэл мэдэхгүй. Ганцхан даа самналаа энэ тийм ингээд даахинаа. За.
Нэг ингийн чинь дахиад үлэхтэр даа. Ави чиний үгнээс гайчих хавс тэгэл хэлснээр нь самнах. Хоёр огшиж юмдаа зөрөөд их боллоо тэтгэл болцолдод. Чийлүүл ингээд. За одоо банзаа ярьдгаа яриад самундгаа болоо. Сайн байна. Одоо ямар самнах суулаад гарахгүй. Одоо хойдны ахшигын дээр ямар самж юм байгаа. Алсаас гिच дайсвэ. Ах дүүсийн хүүхдүүд, охин, хүргэн, ач, зэнцэр, жич гээд хоёр бурлын жижигхэн гэрт багтахгүй их хүн тал талаас суулгарлаа. За сайн байна уу? За сайн байна. сайн байна. сайн Жирлээ. За сайн хурцгааж гэнэ үү? Сайн хурцгааж гэнэ үү? сайн дуусч гэнэ. За хоёр өгшний вид тэнхээ. Данго. Яах гэдэг нь үлдээтэй дүн суулгах. Гүй. Энэ ачтуугүй хөөхтүүд хоёр төл чухамч. За витинкээ сайн хурдж гэнэ үү? Сайн хурдж гэнэ. За витинкээ сайн уу? Таанар цум сайн уу? Сайн байна. Чин тэнхээ сайн уу? Сайн байна та. Банзарч гойх хоёр охинтой. Том охин Ташлам нь энэ жил 72 настай. Дүү сосор барман 68 хүрсэн. Халтхан харсан хүнд эгч дүү шиг харагдах ээж охин гуравт хуучилж ярих зүйл их байгаа бололтой. Аав зэрэгт явцсан тэгэл би ээжтэйгээ тэгэл бид гурав төгөргний нэг Сүхбаатарыг үзчихэл энэ миний аав гэдэг байж зэрэгт явцсан. Миний аав би 4-5 настай хоньнд явна штэ. Тэгэл хоньо дуугаад айлын хонь бараадуулаад энэ хоньо дуугаад яв. Тэгэл хоньо гүйцэхгүй болохдоор уйлал орлол цохроод байдаг гэсэн хонь. Тэгээд хоньыг буцаагаад өгтөр дуулаад хоньо дуугаад тавьдаг гэсэн. 16 тагаас энд гарч ирээд тэгэл нэгдлийн ямаа маллаад аавчтэйгээ улсын хошоо аврагын цуг эдэнтэйгээ байсан. Баатрын юулгэн тэгэл мөнчиг удаан олон жил амьдэрсэн болоо л энэ л да. Одоо ч ингээл зарим нь 70 гарцсан, зарим нь 60 гарцсан байдаг. Би ч одоо 18-тай бас айлд очсон. Тэгэл одоо 68 хүрсэн байхад бүтэн 50 жил амьдэрээ юу. Дэрэн чулуу байдаг. Тий. Та бол одоо бас 50 гарч. 50 гараа. Тий. 70-80 жилийн ой хийнл гэдгийг манай хоёр ихшин уурлаад хийлэгдэг юм. Авыг дүүдээгэж яхад хажууд нь хоёр дамжихгүй гэхээр аавндаа гэл. Одоо тэгээ сэтгэл санаа нь байвчиг шатан өрхөө байцсан байна энэ хоёр маань тэгэл байж яах вэ? Энэ их ажилласан их сайжин их ахтар. Ишиг хурга хариуцгаад ганцаараа ишиг хурга сааж барьцгаад хашчгаад хурга бидний сүм аваад явчихсан дэсэн энэ домтойгоо. Тэгээд ичихээ сааса ямаг дахил сааж уурлаа. Муу сааж өгөөлөө. Үнийг бодтол явсан. Тийм их чод арай удаан арай амайд их тайван. Хоёр охин одоо мэдгээд ойлгохтой юм байл дуулж. Мартсан. Тэсэл дорш хоолчод байгаа гэдгийг хэлсэн одоо яг. Алатан аршигиресе ачатахан төрсөн ичминдэх ангара шаралорагичи анталана шемихи 자이야외제후 올리긴 부에갱아야졌어 오르려고
고닥은 애지민대호 Ингээд чад өгдөг. Захан томч явдал тууж явхад яа залуус. Сойнот. Артун дев. Залуутай. дөрүүрц энэ хүн аягарц. Гүн хөөхөд байж уушгахгүй гэсэн гэл ярьдаг юм. Сурвалж. Одоо дуугаа ядахтай мэдхээ чахгал манай аймгийн мөнгө над ижээс одоо болоод мөнгө чих гэдэг нөө. Дуулж исэн бидтэй юм уу? Дуулгүй яадаг арих удахын. Найрынтай баяр болдог мөрнөө цохолцоход мэдээч байсан гинэ хэлээ. За тэгэл одоо энэ уртуудаанаас л ингэж аавчтэй одоо баярлалгүй аавч тэгөөч сайхан гэж дуу байдаг ахуулаад аль сайхныг хэлж арах. Үе жавахад насыг аваад ажлын аваад өндөр насанд тэгжилэрөхөөс би одоо уртуудаанаас л гээл. уртуудаанаас би тэгэл одоо миний ерөөл тэрнээс ерөөл сигурта өөрөө хамгийн дээд хаа гэж бодсон өөрөө. Одоо ярих юм дууссан байсан нарийн дуурайгаар бидний яриад байх юм. Тэр ихтэй цаас явж байгаа юм байлгүй. Хосоор ургадаг Ван Симбрүү шиг ижилхэн хоёр охиноо амьдралд ажил сургасан ээжийн сургаал, аавын нөмөр гэдэг дэндүү сайхан. Банзагч ухаан хоёр хүргэн цэргийн албанд нэг жил хамт зүтгэсэн он жавууд. Санаа зүв бол заяа зүв явахын утгыг гаргаж чирэнгтийн адагтаа өвдөх өвчнгүй, айх аюулгүй, элэг бүтэн инх түнх амьдарч явна. Тэр чинь 61 онд явж 65 онд талгаж ирсэн. Одоо 75 6 хүртэл. Тэгэл энэ хоёрын дэрхтэй настай гэж хэлж болд. Явах гэж болд. Явах гэж болд. Тэгш. Нэр авах гэл. Энэ тэндээс ирсүүлсэж одоо гайхдаг байхгүй юу? Авихтай хинэгтэй айл яваад авихтай айл байгаа гэхтэр надад хараад одоо энэ хүний аав гэхтэр ямар хүн байдаг вэ гэж боддог. Аав яг нарийнда энэ хоёр өгсөн чинь соёроос тэнхээтэй шахуулуулсан байгаа юм. Одоо бол харин яахан насан дарагдаад ир гараад дарагж байна л да. Том болсон чинь хөөхөж хийзүүдээ том болсон дээ. Би хутж ядаа гэсэн шиг заримдаа зүлцсэн. Тэгж бодогдоо. Хөдөлмөрлөдөг хүнийг одоо ингэж л наслуулдаг юм байна. Наслуулдаг юм. Ингэж амьдруулдаг. Ийгээгүй хүн чи ядаа ингээгүү сууч бас хоргүй хүн шүү тэгэл өвчтэй. Энэ хоёр бол ингэж хийснээр өвчмаар. Би одоо хөргөн нь болоод 50 жил болж байна. Одоо 50 жил болж байна. Энэ хүн 53 4 жил болж. Тэгээ байж хахад би ер нь бит хоёр тэр нь муудлаа эмлэг эмч гэж ер нь яваагүй л юм. Тугаас л өвдөөгүй л гэсэн үг үү? Тийм гоо хүүхэд гайгүй байх шүү дээ. Дал хурсан хүн яг уу тийм яар хурсан хүн. Тэгэж бодогдоод байх юм. Залуу юм шиг бодог. Тэ урдуула 50 хурсан хүн хөгшөө хүн харагдажсэн. Яагаад тэгжсэн? Нутгоос улс орондоо нэр алдран төгснээр мундаг болсон. Малчуудмын залгсан хүргэн хүүхдүүд нь хар багаасаа нутаглаж ирсэн инэл газарт нь хаяа бараандаа амьдарч аймаг сумандаа нэрэн гаргаж алдраа дурсгсан мянгат малчид аймаг сумын аваргуу яачд болжээ. Ганцрагч гэдэг үний том охиных нь дөрөвт хүн зэв. Тэгэл 85 оноос хойш сургуулиас гараад өвөө мэдэр өсч мал маллал тий зэрэгтэй юм дөө. 1988 онд ах мор уяал ангийнхаа найзаар мор унуулал тэгээ хязгаалan маань хамгийн анх төрүүлж тэгэл моринд
өөр хорхотой бол мөрөө идэг болсон доо. 2010 онд 1000-т малчин болсон. Сумын сайн малчин. Тэр хуулаад хийгээд хурдлуулаад ирэндээ. Сайн суучлаарай. Баярасаа хийгээд. Сайн барилдаа мөрөөсөө хурдлуулаад ингээд ирээрээ яах вэ? Би чи бас залуудаа би цэргийн начин уншдаг. Ялтаа ондор начин болж эс 46 онд. Хотор аймгийн Бандаг цагийг хайж цэргийн начин цол авчваа ардын зэрэгт байхад. За. Арайч хоосонгүй л дээ. Гоёгаар бол 3 давж, 2-оор бол 3-ууд ирвэл л да. Энэ хоёр өгшнийхээ амьдралыг харахаар одоо ингээл кино үзэж байгаа юм шиг маш гоё харагддаг шүү дээ. Өгшөө аав ингээл ишгэндээ ингээд маш одоо ингээд тоглоомод хийсэн. Яг хүүхдэд тоглоом хийж өгдөг мөртлөө ингээд ишгнээд ингээд дэнчгэнж гүйдэг тоглоом ингээд өөдөө өгсөд ингээд авах идэх боломжтой тийм тоглоомод хийсэн гэдэг. Тэгэд бид нэр сая өнгөрсөн цагаан сараар очиход тэр хоёр мань өглөө баасаа өхрийнхээ баасыг түүх гээл хөгшөөж ингээд төмпөн чирсэн тайгаа тулчихсан. Хөгшөө араас нь яг ингээд агцсан. Тэгээ хөгшөө тайгаараа баасаа ингээд чатгаж үзэл хөдөлжөөл аваад хийгээл хөгшөө авч хийгээл хөдлөөгөө бол үдээс хойш нар бүлээтгэлэр гарч авнаатхаа орхих гээл тэгдэг байхгүй. Тэгэл нөгөөдхөө орхиол тэгэл хөгшөө эрэхтэй юм бол баасаа шид гэдэг 10 сан дээр өхрийнхээ баасаа хөгшөө ав шидэл. Тэгэл хийж байгаа бүх үйлдэл нь ингээд бид нарыг ерөөсө зардаггүй. Яг өөрхөө хийж байгаа өөрсдөө л хийдэг. Тэгэл ерөөсө малдаа бол ерөөсө аим. Одоо хүүхдээ очихдол тоглоом бэлдэж өгөхгүй шүү дээ. Ишгэндээ л тоглоом хийж гин. Одоо тэр тугал муглаад хөөрдөө сууж гин. Үнэхээр л одоо малч одоо малын буян хишг гэдгийг одоо юу вэ тэгээд махсаар ингээд ойлгоцсон юм сайхан хүмүүс байдаг. Нар мандахаас жаргах хүртэл, насан идрээс өтөл буурал хүртэл 4 цагийн эргэлтэнд буянтаа малаа дагаж буруу явсангүй гэж буурлууд бэлгшээж ярина. 5 дахь үеийн жич нартаа хулан зөвөө хэмээн дуудулж үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян амьдарч яваа игэл хүмүүний амьдрал юутай сайхан. Ясталны далайчны сууж уулайчны махтлээгээ ингээд юм болгоныг арчланд зовлон жаргалыг үзлээд жаргал чиглэлээ зовж чиглүүлээ тэгээд ослогийн хорвогийн юм бүгдийг үзэл эдийн хөрчлөө л да. Хоор хийсэн чиглэл айтайхан нэг л мохтой шиг айтайхан шиг л хийж өгнө. Таачсан чиглэл үтгэн цайлгын тэгэл зөөлх юм тос эцсийн чиглэл амтагалах санаатай зөөлх. Эмэдэхэн өвчрөгтөр чинь буруу зүг яриад хэлдэг. Яг залуу байх чи хой хэлдэггүй юм байна. Өвчрөгтөр л хэлдэг. Та зүнчээ зүнгийн яантаа гал заримдаа өвчих үедээ зүрхээр нь хатгаад энэ одоо жордон дурсан чил тех юм шүү дээ. Хайчаа дэрвэ гэх юм. Би жордон дороо дэрлээ. Гос гатаа сууж байгаа дэрлээ гин. Тиймэрхүү юм яа. Тийм одоо тийм юм бол байх юм. Энэ хүн даггүй анчуудэ. Алуу. Тэ. Лута. Тэгээд уйлж барахгүй ишлүүлж ямар хөөхд байгаа маа. Өөрийн ишлүүлж хүүгийн ишлүүлж явсарда хүүгийн хөөхтийг ишлүүлэхээс яхан. Миний ихсэн тэр хоёр хүү лутта. Томоота, фанта.
олон ичтэй болтол намайг буурай гин. Буурай хийчихлээ. Тэгтээ нортой яах юм байхгүй юм та буурай. Нотаас ахын байхгүй юм чи. Заримдаа тоолоо тийм буруудаа. Тэдэн хүүхэд тэгэл би эдний дэсэн эртэйсэн тооллоо. Тэгэл чуу 80 түргээл орсон. Бараг 100 хүрч байгаа мó, 90 хүрч байгаа мó гэж 80 гаргаал орсон. Ухаан орхосоо эхлээд уул толгод давн нүдлэж, өвсний шимтээ, салхины нөмөртэйг бараадан хідэн малаа маллаж ирсэн хаширмалчин хөдөлмөрийн баатрын сэтгэлд захиж хэлэх сургаал өгсөх би. Буурлын сурсан эрдэм гэдэг залуу хойч үеийнхэнд хилж үлдээх өв болох учиртай. Ишигчиг хүүлдгөө нутаг гэж байсан газар л да. Ийм дээрээс түүхтэй ийм сайхан нутаг байгаа юм чөлөөтэй. Зуны цагт бол сайл зүгээ сайн ашиглаж 6 сар 7 сар сайн саахгүй бол төл мал хигээ сүүндээ бол урсаар байгаад таргалхаа бач өвөл амархан турдаг. Морио онож шараач жатан дэмэгээ омч амбын шараа тэргийн төлөөлж энэ явдлыг үргэлжлүүлж хэрэглээ одоо хайчхад шараачиг ачихгүй юм нэг моринчиг юм нэг моцоо хэл мориныхаа оронд унаад ингээд байна. Энэ үл муу ярайчил. Энэ нэг сургаж ирсэн. Тийм үү? Тэр зүгээр ихсгэн цавхарсан морин тэр зүгээр шүү дээ. Хашаа болгоно гэж байх. Миний төрсөндөө чагдар гэж одоо арангаан жаргалд цуга эдийн гол цуга чагдар гэж 85 хүрсэн дөө шинд байдаг тэрүүндээ минь төргийж хөргий мөн хоолтын бригад сүтийн голд байгаа хадам эмгэнний дөө Лүндэчэр баатрын авга должин то минь төргийж одоо энд зураг харгаа авах одоо ханаа юунд гарах гэж байгаа баярлж одоо та нартай минь төргийж байна. Жилээс жил жижигэрсэн намхан бурлимгэн сүү өргөн үдэхтэй насыг минь аваарай гэж ерөөлөв. Эмнэг хангалын нуруунд эртээхэн явсан баатар малчин эргэн уулзахын ерөөл өргөж даллан хоцорлоо. Уул бууралтахад ухаарч хамт байлаа. Урийн шууд ирэхэд ганганаж хамт байлаа. Найр хайрын дунд уярч хамт байлаа. Насны хөлд улирч хамт байлаа гэсэн найрагчийн мөр зүрхэнд харвж тэднийхээс бид мордсон юм.